Төр албаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2 засгийн дагуу төр албаагч ажил үргийн үйлчлэлтэй дараах үйл ажиллагааг хориглоно. 8.2-ийн 5 дахь заалт үндэсний өв уламжлал, ёс заншлыг гутаах, урамжлах үйлчлэгийг хориглоно. 8.2-ийн 2 заснаар удирдлагадаа байгаа төрийн жинхэнэ албаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татаа оролцуулах, оролцох санал тавихыг хориглоно. 8.2-ийн 4 зааснаар албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатаагаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно. 8.2-ийн 6 зааснаар соёлын ялгаатай эв шинжийг харьцуулах, шүүмжлэх, ялгууртай хандахыг хориглоно. 8.2-ийн 8 дахь заалт албан үүргээ гүйцэтгэж байхтай болон ажлын байран дээр согтууруулах хундаа хэрэглэхийг хориглоно. 8.2-ийн 3 зааснаар хүний эмзэг болон хувийн мэдээллээр бүтээх гутаахыг хориглоно. 8.2-ийн 1 дахь заалт төрийн албаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх чөлөөний хязгаарлалтын уг үйлдэлээр эсэргүүцэх бусдыг өдөөнд орхихыг хориглоно. 8.2-ийн 7 зааснаар албаны чиг үүрэгтэй холбоогүй буйдчилсан амлалт өгөхийг хориглоно.